За аймгийн хэмжээнд одоо гэмтэрэг зөрчилөөс урсан сэргийлэх зөвлөл гэж байгуулдаг. Энэ зөвлөлийн дарга нь бол аймгийн иргэдийн хурлын дарга ахалж явдаг. За зөвлөлийн гишүүдэд бол хууль хүчний байгууллага буюу төрийн чиглэл хэрэгжүүлж байгаа одоо удирдах албан тушаалтнууд нь орж ажилладаг байна. Тэгэхээр яг өнгөрсөн 2024 оны гэмтрийн гаралтыг аваад үзэхээр түрүүний миний хэлсэнчлэн тодорхой төрлийн гэмтэргүүд бол өсөж байгаа. Тэгэхээр энэ гэмтэргээс урсан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээний урсан сэргийлэх төлөвлөгөөг бол 100 оновчтой баталж энэ төлөвлөгөөгөө бас орон нутагт байгаа 19 сумын гэмтрээс урсан сэргийлэх салбар зөвлөл рүү хөргүүлээд нэгдсэн нэг ойлголттой урсан сэргийлэх ажлыг 100 оновчтой авч явах юм бол аймгийн хэмжээний гэмтрийн гаралт буурна. Нөгөө талаар яг аймгийн энэ гэмтрийн гаралт хаана дийлэнхтэй үлдэгдэв гэх юм бол одоо аймгийн төв буюу Улаангом сумд их үлдэж байгаа. Улаангом сумд үлдэж байгаа иргэдийн дийлэнх нь одоо өөр сумдаас ирэх ч юм уу явуулын хүмүүс ирж үлдэгдэг. Тэгээд газар нутаг нутаг дэвсгэрийн харьяалаар Улаангом гэдэг байдлаар гарч ирж байгаа. За босод сумдаар одоо аваад үзэх юм бол Өндөранга, Дэс сум ч гэдэг ч юм уу. Энэ сумууд бас гэмтэр зөрчил нэлээдгүй үлдэж байгаа. Тэгэхээр энэ үлдэж байгаа нөхцөл байдал нь урсан сэргийлэх ажил 100 оновчтой явж гин гэдэг байдлыг аймгийн прокурорын газраас миний бие өөрөө очиж урсан сэргийлэх ажлыг үзэж тэдний үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн тусцаа үзүүлэх зорилгоор бас тодорхой ажил арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажилласан. Ингээд аваа үзэхээр урсан сэргийлэх ажил бол 100 оновчтой зохион байгуулж байгаа нь харагдж байгаа хэдий боловч яг энэ хууль тогтоомжтой уялдуулаад бас тодорхой иргэдийн хуулийг хэрэгжүүлдэг нөхцөл байдалтай одоо тэдний ажлаас шууд хамааралгүйгээр бас гэмтэр зөрчил бас дийлэнхтэй үлдэж байгаа нөхцөлөд гарч байгаа. Тэгэхээр энэ жил бид бүхэн одоо яг энэ тодорхой ажил арга хэмжээнүүдийг 100 оновчтой зохион байгуулж иж энэ иргэдийн гэмтэр зөрчилд одоо урсан сэргийлэх ажил татан оролцуулах аж ахуй нэгж бүгд л гэмтэр зөрчилөөс урсан сэргийлэх тухай хууль зааснараа урсан сэргийлэх ажилд оролцох юм үүрэгтэй босод. Тэгэхээр энэ үүргийг хэрэгжүүлэх тал дээр зөвхөн хууль хүчний байгууллага буюу хууль хяналтын байгууллагуудыг урсан сэргийлэх ажлыг хараад суухаас илүүтэйгээр иргэдийн үүрэг оролцоо бас нэн тэргүүн чухал байна. Хоёр дахь асуудал нь согтуугаар тээврийн гэрээс жолоож байгаа согтуугаар гэмт хэрэг зөрчил үйлдэж байгаа энэ асуудал маань арх согтууруулгуудад холбоотой маш их зүйлүүд гарч байгаа. Тэгэхээр энэ архины хэрэглээ буюу энэ арх согтууруулгуудаар үйлчлдэг аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд бас хяналт шалгалтыг хийж энэ чиглэлийн үйл ажиллагааг бас авч хэрэгжүүлэл тодорхой хэмжээгээр дагаад энэ гэмт хэрэг зөрчил болох буурах юм болов уу гэдэг ийм бодолтой ажиллаж байна.